Залуустай ингээд уриалга өгөхөд энэ захин мөрөдөө тоглоом онлайн казино сайт гэж яриад байгаа. Энэ покер тэр чигээр ловер залдаг шүү. Залуучууд маш их онлайн казино онлайн покер тоглож байгаа. Энэ тэр чигээр ловер шүү гэдэг би та бүхэн зүгээр эхний үеийг харуулмаар байгаа байхгүй. Зүгээр иргэд ингээд хоорондоо покер тоглосон ч одоо энэ жишээ нь харагдаж байна. Энэ дөрвөн ширхэг энэ тамаг байна тийм үү? Жишээ би хин нэг одоо ингээд ийс мэдхгүй ловердох заяа. Дөрвөн хүний хоёрын ловердж байна. Хоёр нэг тав дандаа тэжгээр ловер. Жишээ энэ покерыг одоо жишээ нь ингэж хийх чинь ингэж татаад ингээд болоо. Та өнөөдөр яг амьдралдаа 5 секундын дотор өөрт байгаа өөрийгөө хөдөлмөр олсон цалин хөлс хөдөлмөрөө тий ловерчд ингээд авч яана гэдэг би та бүхэнд харуулж байна. За ингээд би та бүхэнд харуулъя. Одоо энэ хоёр дүүз байна уу? За ингээд хоёр дүүз ингээд тавьж покер болц тий покер болж байна тийм үү? Энэ бол наад захын жишээ шүү тий. Наад захын ловер байхгүй энэ захин покер тоглоом юм тийм үү? Жишээ одоо покер тоглоом байдаг шүү дээ. Хүмүүс 95 одоо покер гэдэг хас покер гэдэг. Тэрний наад захын ловер энэ ловероос чинь илүү 100 дахин боловсролцсон компьютерээр ловерддаг тийм үү? Онлайн покер клуб тийм үү? Жишээ нь би өнөөдөр покер клуб ажилладаг байлаа гэхэд хин нэгэн манай клубд орж ирээд мөнгө алдахад би өөдөөс нь ийм зүсгэлээ сууж байна. За ингээд ийм зүсгэлээ сууж байна тийм үү? Би өөрөө ингээд дөрвөн ширхэг утсан дээр цэнгэлээд дөрвөн ширхэг утсны олон модуудыг шууд өөрөө дэлгэж хараад хин нэгнийг гаднаас орж ирэх юм бол дахиж хүн өөрийнхөө ширээн дээр авахгүй, өөрийнхөө өрөөнд авахгүй байжгаад ганцхан дээр орж ирсэн иргэнийг яг дундаа хийж чад мөнгөний ловер залж авдаг. Ямар ч нөхцөл та энэ онлайн покер тоглоом тоглоход та дөрвийн эсрэг нэг гэж бодчих. Өнөөдөр ингээд дөрвөн утас байлаа. За энэ дөрвөн утас байлаа. Энэ дөрвөн утас дөрвөлдөнд зэнүүлж нэг ширээнд орж ирлээ. За эндээс нэг иргэн орж ирлээ тийм үү? Иргэн ингээд орж ирээд ингээд тоглолоо. Энэ хүн бүх юм алднаа. Онлайн тоглоом тоглосоос хүний амьдрал ер нь октоосоо дээхгүй. Өдөр болгон хүний амьдрал ер нь үгүй болно. Тийм ээ? Энэ мөрөдөө тоглоомд онцноос үүдэлтэйгээс амь насаа адж байгаа асуудал маш их гарч байгаа. Сэтгэл эрүүл мэндийн төвийн эмнэлэгт өнөөдөр захин мөрөдөө дондох гэдэг шинэ төрлийн галзуугийн өвчнөд туссан залуучууд байгаа. Амь насаа орсон залуус байгаа. Өнөөдөр ингээд залуучуудаа энэ онлайн энэ мөрөдөө тоглоомд ялагч байхгүй шүү гэдгийг л одоо дүүнэртээ би удаа сэрэмжлүүлэг болон хэлж байгаа. Асар их стресс орж байгаа байхгүй. Өнөөдөр мөх төргөө алдаад энэ тоглоомд ингээд тэгэл готролд орсноос болж хүн эрүүл мэндээ нэгдүгээр алддаг. Хоёрдугаар та өнөөдөр хинч нэр хүндгүй болно тийм үү? Тийм учраас залуустай урилгад энэ захин мөрөдөө тоглоомоос болж ер нь татгалзаарай. Би танад удаа дараа харуулсан тийм үү? Одоо ч би дахиад нэг харуулж та нарт. Жишээ нь ингээд энэ хараа. Дөрвөн хүн тоглож байна тийм үү? Дөрвөн хүн тоглож байлаа гэхэд энэ дөрвөн ширхэг түүз байгаа ч тийм. За ингээд та нар ингээд харж манайхаа. Энэ дөрвөн ширхэг түүз байна залуучуудаа тийм үү? Энэ дөрвөн түүз байна тийм ээ? Энэ дөрвөн түүзийг одоо жишээ нь дөрвөн хүн тоглож байна. Энд ч манай талын хүн энд одоо танихгүй хоёр хүнийг ловердж авч байгаа. Энэ аимшиг амархан ловер байгаа байхгүй. Иргэд зүүнэр маань ийм ловердод цаг үргэлж ловердж байгаа та нар мэдхгүй. Одоо жишээ нь доод талд дөрвөн түүз байлаа тийм үү? Энэ маш амархан заа. Энэ ерөөсөө асар амархан заа. Ингээд болоо. Та өнөөдөр 5 секундтай амьдралаа алдчих гэсэн үг байхгүй юу? 5 секунд та өөрийгөө дөрвжинд буюу дансалтах мөнгөлгөө ловерч татчих гэсэн үг. Одоо ийм байна тийм үү? Одоо энэ та нар харж одоо энэ бол доош гөрөлдөг мод тийм үү? Одоо ингээд энэ хоёр түүс байх хэвээр. Иймэрхүү жишээ нэ. Ингээд ловерч энэ зүгээр анган шатны зүгээр иргэд хоорондоо мөрөдөө покер тоглоход ингээд ловердж байна. Энэ аимшиг ловер. Тэр нь онлайн казино бит бол тэр чигээр ловер шүү. Ягаад гэвэл бит тавиад хизээж амьдрал сайжирсан залуучууд байхгүй, залуусын амьдрал ер нь энэ онлайн казино покер тоглосноор бол үнэхээр нэрээ сүрцэн байгаа шүү. Залуучуудаа дүүнэртээ уриалахад одоо энэ мөрөдөө тоглоом гэдэг юм сатгалзаарай. Хизээж ядарч гэж байхгүй. Энэ захин мөрөдөө тоглоом бай, зүгээр энэ покер тоглоом бай. Бүх юм ловертай. Та бүгд маань эхнээсээ энэ тоглоомд донтож орохдоо азаа үзье, яндоогоо үзье тийм ээ. Би ихэр азтай байна гэж боддог боловч энд ямар ч аз гэж байхгүй. Энэ бол зөвхөн таныг ловердж байгаа бүлэг нөхдүүд байгаа. Тэр нөхдүүдийн ловерд одоо битгий ороорой. Ийм ловер хийдгий шүү энэ нөхдүүд чинь тийм үү. За тэгээд
эцэст нь хэлгээд энэ онлайн казино гэдэг одоо энэ покераг яриад байгаа энэ покер дээр 4-5 залуучууд суучаад тийм үү 4 утас голдоо тавьчаад нэг ширээн дотор тоглоод нэг эргийн юм 2 эргийг дундаа хийж лөвөрдөж залж авч байгаа. Энэ хизээж мөнгө очих боломж байхгүй шүү залуучуудаа. Тийм учраас энэ покер гэдэг энэ тоглоомоос татгалзаарай. Тэр онлайн казино 1xbet одоо тэр спорт моцоо тэр чигээрээ бүр ловер Монгол улсад энэ захин мөрөдөд тоглоомоос үүдэлтэйгээр маш олон залуучууд амьдралаа алдаж маш олон залуучууд орох хорон ойж хаяггүй өнөөдөр боломжид гарсан байгаа. Өнөөдөр амиа хорлсон иргэдийн тоо бол ер нь шууд хэлэхэд одоо ард түмэнд бол хилдэггүй боловч маш олон залуучууд амь насаа хорлоод галзуураад эрүүл мэндээр хохирсон өнөөдөр хин жиш болсон өнөөдөр боломжид гарсан байгаа гэдэг дүүнэртээ бол сэрэмжлүүлэг болгож хэлж байгаа шүү. Тийм учраас залуучуудаа захин мөрөдөд тоглоомоос татгалзаарай. Амьдрал бол мөрий биш шүү гэж та бүхэндээ уриалмаар шүү.